Nvidia 4,8 долларыг давсан зах зээлийн үнэлгээтэй дэлхийн анхны компани боллоо. S&P 500 индекс багтдаг компаниуд 12% нь 2 дугаар улирлын тайлангаа танилцуулаад байна. Тэдгээрийн 83% нь ашиг хүлээлттэй давуулан биелүүлснээр S&P 500 индекс сүүлийн 2-7 хоногийн туршид түүхэн дээд ханшаа байнгын шинжилэн тогтоосоор байлаа. Түүнчлэн Nvidia компани HR чипээ бүгд найрамдах хятад улс нийлүүлэх зөвшөөрөл авсан. Үүнтэй холбоотойгоор Бээжингийн технологийн компаниуд улам өргөжих боломж нь бүрдээд байна. 2025 оны эхний хагас жил бүгд найрамдах хятад улсын эдийн засгийн өсөлт 5.2%-тай гарсан нь шинжээчдийн таамаглалыг даваад байна. Харин Америк нэгдсэн улсад 7 сарын 17-нд крипто вик буюу крипто зах зээлийн оргилцыг үслээ. Тухайн крипто викийн үеэр Америк нэгдсэн улс 3 томоохон хуулийг бол баталсан. Эдгээрийн нэг нь нэгдүгээр Walmart, Amazon зэрэг компаниуд өөрсдөө банк шиг стейбл койн буюу доллартай уялдаатай цахим мөнгөийг гаргах боломж нь бүрдсэн. Хоёрдугаар Америк нэгдсэн улсын төв банк өөрөө CBDC буюу өөрийн гэсэн цахим мөнгийг гаргахыг хориглосон. Ингэснээрээ бусад койнууд, томоохон крипто валютууд дэлхийд улам хүчтэй эргэлттэй байх энэ суурь нөхцөл нь бүрдээд байгаамаа.